Дуу авьяагаар өвчин эмгэг эмчлэх гэж оролдсонтой холбоотой зарим нэг сонирхолтой болсон явдлуудаас энэхүү бичлэгээрээ хүргэе. Олон жил нууцлагтанд харагдаж хаагдаж боогдсноос болоод энэ талын судалгаа багагүй алга болсон тул үлдсэн ог цог баримтуудын талаар гадаадын интернет хэрэглэгчид янз бүрээр ярьж байгаа юм. Юутайч тэдний ярьж буй баримтуудаас хүргэе юу гэж бодох ямар дүгнэлт хийхээ та өөрөө мэдээрэй. Ангаах ухааны түүх бүр хүү нэгдлийн үеэс ихтэй эртний эмч домч нар янз бүрийн урмал бодисоор өвчин эмгэг ангаадаг байв. Орчин үеийн ангаах ухааны үнцийг Хиппократ тавьсан бөгөөд тэр ажиглалт, онцлогоо, прогноз, эмчилгээ гэсэн зарчмуудыг баримталдаг байлаа. Түүний бүтээлүүд дараагийн зуунуудын ангаах ухааны хөгжилд нөлөөлсөн. 19-р зуунд Эдвард Женнер цагаан цэцэг өвчний вакцин анх бүтээсэн бол Лу Пастер бичил битээ организмод өвчин эмгэг үүсгэж байна гэдгийг баталжээ. 20-р зуунд антибиотик үүснээс гадна хүний эд эрхтэн нарийн дорндож эд эрхтэн шилжүүлэн суулгаж чаддаг болов. Өнгөрсөн 400 жилийн дотор хүмүүсийн наслалт 2 дахин нэмэгдсэн байна. Тэгтэл энэ зур ангаахын салбарт нэг явдал тохиолдсон нь тус салбар ашиг орлоготой холбоотой мөнгөний салбар болон хөрчээ. Америкийн ерөнхийлөгч Эйзенхауэр цэргийн үйлдвэрлэлийн салбарыг мөнгөний төлөх бизнесийн салбар болохыг хэмээн болгоомжлон сануулж байсан юм. Хэрв компаниуд дайнаас ашиг олдог болбол ашигтай ажиллахын тулд цаг ямагт дайн мөргөлдөөн гарч байгаасаа гэж хүсэх ба дайн гарах нь тэдэнд ашигтай болж хувирна. Тэгвэл өвчин эмгэгийг ашигынхаа их үүсвэрээ болгосон салбар бий болбол хүмүүс өвчин эмгэг тусаад л байхын тухайн салбарт ашигтай биш гэж шүү. Өвчтний хизээч бүрэн эмчил тэр чам руу ахин дахин ирэхээр байлга хэрэглэгчийн хэрэглэгч биш болгочихвол яаж ажиллах юм бэ гэсэн онигоо байдаг чинь зарим талаар үнэн мэт. Үе төмөн өвчин дундаас дэлхийд даяар хамгийн их хөрөнгө мөнгө зарцуулж байгаа ч бүрэн гүйцэд ангаах арга олохгүй байгаа нэгэн эмчилгээний талаар онцлон дуртай. Өнгөрсөн хугацаанд улс орнууд олон их $80 хорт хавдрын судалгаа эмчилгээнд зориулсан байна. Маш олон хүн энэ салбарт ажилладаг. Тэгтэл энэ салбарт нэлээд томоохон нөлөө үзүүлж магадгүй нэг нээлтийг нэг хүн нэлээд дээр хийжээ. Royal Raymond Rife хэмээх хүн 1888 онд Америкийн Небраска мужид төрсөн байна. Тэр маш толгойтой хүүхэд байсан тул дөнгөж 16 настайдаа ангаахын сургалтаараа дэлхийд алдартай Джон Хопкинс их сургуульд элсжээ. Бактериологийн ертөнцид дуртайгаас гадна тэр технологид дуртай тул энэ хоёр сонирхлоо хослуулан микроскоп, оптикийн чиглэлээр суралцав. Бактерийг илүү нарийн судлахын тулд илүү сайн тод харах хэрэгтэй. Ингээд тэр Нью-Йоркт камер телескоп үйлдвэрлэлийн алдартай Zeiss компанид ажилд оров. Тэр имийг гараараа хийж туршиг илүүд үздэг хүн байсан тул өөрөө микроскоп бүтээсэн тухайн цагийнхаа хамгийн мундаг нь болсон юм. 1920-ад оны үед дундаж микроскопууд эмсийг 2000 дахин томруулж чаддаг байсан бол түүний микроскоп бүр 50-60 мянга дахин томруулж байв. Уг микроскопороо тэр урд хэний ч хараагүй бактери, вирусуудыг харж чадчих байлаа. Улмаар нэлээд хэдэн бактери, вирусыг нээсэн юм. Тэр мөн хавдрыг өвчин биш гэж үзсэж. Хавдрыг X вирус үүсгэж байгааг тэр үзэж байсан бөгөөд яаж эргэн тойрныхад хүний биеийн эдэг гэмтэлгүйгээр уг вирусыг устгаж болох вэ хэмээн судалж эхэлжээ. Тэгж байснаа тэр нэг санаанд багтамгүй зүйл олж мэдэв. Бичил биетүүд тодорхой долгионы давтамжуудад өөрсдөө тесрдгийг тэр олж мэдсэн байна. Тодорхой хуваарийн долгионуудаар шарахад бичил биетүүд эхлээд хөдөлж дөргиж байснаа дараа нь дотроосоо задарч байв. Бүх зүйлд өөр нэгэн давтамж байдаг бололтой. Түүнтэй нь уялдсан долгионы давтамжаар гаднаас үржилбэл тухайн зүйл улам хүчтэй савлан долгиолдог. Хүний биеийн эрхтнүүц бас тус тусдаа өөр нэгэн долгионы хэлбэлцэлтэй бөгөөд үүнийг нь ашиглан MRI буюу соронзон хэлбэлцлийг нь ашигласан гэрэл зураг авдаг юм. Гэхдээ долгион бас аюултай. Хэрэг тухайн битэд хит удаан хугацаагаар юм уу хит их энергиэр гаднаас үржилэх юм бол тухайн эд эрхтэн гэмтэж бүр устдаг. Тийм болохоор дуучид зохих нотыг хүчтэй дуулж чадвал зөвхөн дуу хоолоогоор л шил хагалж чаддаг юм. Ийхүү үүнийг олж мэдсэн Rife долгион үүсгэж буюу генераторын машин бүтээн тодорхой бичил организмуудыг онилон янз бүрийн урттай долгионоор нөлөөлж эхэлжээ. Ийм замаар тэр сүрье, тайфоид, хижиг, уушгины хатгалаа, бом гэх мэт өөрөөр төрлийн янгуудыг эрүүл эд эрхтэнд хохирол учруулалгүйгээр устгаж чадсан хэмээн тэмдэглэжээ. Улмаар лабораторийн хулгайнуудад хавдрын эс суулган гольфийн бөмбөгний чиний хавдрууд үүсгэснээр долгионы машин ашиглан хавдруудыг нустан хулгайнуудаа бүрэн эрүүл болгов. Энэ нээлт нь эрдэмтдийн сонирхлыг татаж эхлэхэд Калифорни мужид эрдэмтэн Милбанк Джонсон үүнийг нь хавдртай өвчтнүүдээр турш санаа дэвшүүлсэн бөгөөд 1934 онд хийсэн клиник туршилт нь маш өндөр амжилтанд хүрэв. Өөрөөр төрлийн хавдртай 16 хүнийг 3 сард долгионы эмчилгээнд оруулахад 14 бүрэн зүгээр болжээ. Бүрэн идэгсэн байна хэмээн 5 эмч гарын үсэг зуран эмчилгээний үр дүн нь батлав. Анхандаа ангаахын салбарын Rife-ийн санааг хүлээн зөвшөөрсөнгүй. Мис засал радиацаар устгаж болохгүй байхад яалаа гэж бичил организмуудыг радио долгионоор устгадаг юм бэ гэцгээв. Худлаа залж байгаа Rife алга болох биз гэж тэд бодсон юм.
Гэвч алга болсонгүй. Үнэнд нь нэлээд хэдэн хувийн бизнес эрхлэгч түүнийг дэмжин хөрөнгө оруулав. Ингээд ангаахын салбарын бусад компаниудаас хамааралгүйгээр өөрөө бие даан хөрөнгө оруулагчтай болсон тул Rife хүссэн судалгаагаа хийх эрх чөлөөтэй болов. Улмаар судалгаануудаа цааш үргэлжлүүлэн мэдээллүүдээ гаргаж эхлэв. Туршилтаа үргэлжлүүлэн бүр 400 амьтны хавдрыг бүрэн эдгээсэн үр дүн гаргав. Энэ мэдээ баримтуудаас болоод хамгийн үл итгэгчид хүртэл түүнийг анзаарахгүй байхын аргагүй болов. Тэр дундаас түүнд хамгийн их анхаарал хандуулангаа хамгийн их эсэргүүцсэн хүн нь Морис Фишбейн байлаа. Фишбейн Америкийн ангаахын холбооны тэргүүн бөгөөд тунд түрэмгийн хатуу хүн, зарим түүнийг ангаахын салбарын Муссолини гэж нэрлэдэг байв. Эхэндээ Фишбейн Rife-ийн судалгаа төхөөрөмжүүдийн лицензийг худалдаж авъя гэсэн санал тавихад Rife татгалзжээ. Тэггээр нь Фишбейний хандлага өөрчлөгдөв. Rife-ийн лампаар янз бүрийн с ิจ гтэй хүмүүс эргэлдэн зарим нь мөнгө амлаж, зарим нь айлган сүрдүүлж занл хэлж эхлэв. Зарим эмч Rife-ийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан өвчтнүүдэд эдгэж эхэлсэн ч тийм эмч нарт Америкийн ангаахын холбооноос дарамт чахалт үзүүлэн хүн эмчлэх лицензийг чинь цуцлан шүү гэж сүрдүүлж эхлэв. Фишбейн ямар ч жидийн эмчилгээ гэж байдаггүй юм. Rife-ийн төхөөрөмж гэдэг бол зүгээр л Lover хэмээн зарлав. Удалгүй Rife-ийн нэр хүндэд хаалтсан гутаанд оромжилсан мэдээнүүд сонин хэвлэлээр гарч эхлэв. Тэгээд зогсохгүй ангаахын нэр хүндтэй сонин сэтгүүлүүд түүнийг залилах чимээн цоллож эхлэв. Тэгж байтал Rife-ийн ламп руу хүмүүс дайран орж ивдэж сүйтгэн тоног төхөөрөмж долгионы машиныг нь устгав. Хэвлэл нийтлүүлсэн судалгааны ажлууд нь чул мөргөө алга болж эхлэв. Эцэст нь 1939 онд Fishbane Rife хөрөнгө оруулсан нэг хөрөнгө оруулагчийг худалдаж авсны дараа Rife-ийн технологи компанийг нь авах гэж заргалцснаас Rife ихэнх цагаа судалгаанд биш шүүхийн маргаан өмгөөлөгчдөд зарцуулж эхлэв. Тэгж байгаа дампуурсныхан дараа Америкийн ангаахын холбоо түүний төхөөрөмжийг цааш үргэлжлүүлэн ашиглаж энэ чиглэлээр судалгаа хийх хориглоно гэсэн дүгнэлт гаргав. Энэ бүхний дараа Raymond Rife архинд орон сураг алдарчээ. Тэгж байтал үүнээс 20 жилийн дараа дараагийн үеийн зарим хүмүүс Rife-ийн судалгааг сонирхож эхлэв. John Crane, John Marsh хэмээх хоёр бизнесмен түүнтэй уулзсан төхөөрөмжийн шинээр бүтээлгүүлв. Rife хамтарч ажилласан ч уг бизнес урагшилж чадсангүй. 1960 онд хувь захиалах байгууллагын түүний лаб руу дайран орж тоног төхөөрөмж судалгааны ажлуудыг нь хурааж авав. Rife дүүрт нь ялт тулгаагүй боловч түүний бизнесийн хамтрагч нарт Clover хийсэн хэмээн ялт тулгав. 14 өвчтөн бид бүрээ эдгэрсэн хэмээн шүүхт гэрчин мэдүүлэг өгсөн ч Rife-ийн хоёр хамтрагч тус бүртэнд 3 жилийн ялаггүй. Нэр уг шүүх хуралд оролцсон иргэдийн төлөөлөгч 12 хүний дарга нь Америк ангаахын холбооны гишүүн эмч байв. Ингээд Rife дахин худалч Clover-чин нэр хоч зүүн олж мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлж чадалгүй ядуурав. Rife-тай хамтарсан олон ч хамтрагчид нь сони явдлууд тохиолдсон юм. 1944 онд нөгөө хамтартай өвчтнүүдээр туршилтын эдгээсэн доктор Milbank Johnson хорт бодисд хортож өгсөний дараа түүний судалгааны бүх бичиг заасууд алга болов. Нью-Жерси мужид байсан Burnett-ийн лабд Rife-ийн машиныг бүтээж байсан юм. Тэгтэл 39 онд уг лабораторид төмөр гарна уг төхөөрөмж орон мөргүй устав. Өөр нэг хачирхалтай явдал. Доктор Elmer Nemes хэмээх цөмийн физикч эмч микроскоп зохион бүтээгч хүн Rife-ийн хийсэн төхөөрөмжийг дуурайн бүтээж байтал 69 онд түүний орсон зочд буудлын орж шатснаас орон дотроо угаартан нас барав. Үүнээс 2 жилийн дараа 71 онд Rife зүрхний шигдээсээр нас барсан юм. Тодорхойлбол тэр өөрийнхөө зүрхэндээ одог валиумыг хит өндөр тунгаар хэрэглэснээс болоод эмнэлэгт байхдаа нас баржээ. 19-р зуунд Америкт ерөнхийдөө хоёр төрлийн эмчилгээ зэрэгцэн оршиж байсан юм. Уламжлалын эмч нар эм там бариа засал гэх мэт зүйлээр хүнийг эмчилдэг бол нөгөө төрлийн эмч нар нэм тариа мэс засал гэх аргаар эмчилдэг. Уламжлалын эмчилгээ үр дүн сайтай байх үед шинэ маягийн эмч нар төдийл мөнгө олж чадахгүй байлаа. Үүнээс болоод шинэ төрлийн эмч нар 1847 онд Америкийн ангаахын холбоо гэсэн байгууллага байгуулав. 1910 онд тус холбоо Carnegie Санта хамтран ангаахын сургуулиудад судалгаа хийгээд ангаахын эмчилгээг стандартжуулж шинжлэх ухаанжуулах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Харин шинжлэх ухаанжуулна гэдэг нь юу гэсэн үг юм бол шинжлэх ухаанч байгаа эсэхийг хэн тодорхойлох вэ? Тус холбоо өөрөө. Улмаар тэд уламжлалын чиглэлээр дагсан хичээлүүдийг ихтэйд сургуулиас хасан, уламжлалтаар сурвал ангаахын доктор гэсэн цол иргэм олохгүй гэж шахаж эхлэв. Үүнээс болоод ангаахын чиглэлээр боловсрал олгохын ихтэйд сургуулиудын тоо цөөрөв. Харин хамтран ажиллаж өгөнд нь орсон сургуулиудад их хэмжээний санхүүжилт өгч байлаа. Ийхүү ихтэйд сургуулиуд санхүүгийн бүлгийн гарт оров. 1904 онд ангаахын 160 их сургуульд 28,000 оюутан Америкт суралцж байсан бол 1920 онд тал нь үлдэв. 1965 он гэхэд ердөө 66 ихтэй сургууль ангаахаар оюутан төгсгөж байлаа. Тэгж байгаад Америк ангаахын холбоо уламжлалт эмчилгээнээс бүр мөсөн татгалзаж эхэлсэн юм. Уламжлалтынхны гадуурхаа зогсохгүй зарим эмчилгээний үр дүнтэй харагцаар байтал бүр хуулиар боож хааж хориглож эхлэв. Тэр цагаас хойш нэр эмч болж буй оюутнууд ердөө л ямар өвчнөд ямар эм тан өгөхийг зааж эхлэв. Нэг ёсондоо эмийн үйлдвэрүүдийн хатганд Америкийн ангаахын ихтэй сургуулиуд орсон байв.
Шинээр уламжлалтын эмчилгээ эм тан бүтээгдэх бүрээд Америкийн анагаахын холбоо дайрч товтолж байлаа. Америкт эм танд зөвшөөрөл олгодог хүнс эмийн захиргаа 1906 онд байгуулагдсан ч 1962 оноос л эднийх албан ёсны зөвшөөрөл өгч эхэлсэн юм. Тэр хүртэл анагаахын холбоо эмийн компаниудад эм тангийн зөвшөөрөл олгож байв. Тус холбоос гэхдээ эмийн зөвшөөрөл авах тийм ч хэцүү биш үү. Зүгээр л зохих төлбөрөө төлөхөд ямар ч эм тан хэрэглээнд нийлүүлж болно. Холбоо тухайн эм өвчтөнд аюултай юу, үр дүн өгч байна уу гэдгийг нарийн шинжилдэггүй байв. Доктор Макс Герсон хэмээх хүний талаар ярив. Тэр эмчилгээ судалгааныхаа явцныг ноцтой дүгнэлтэнд хүрсэн нь тамхи хорт тавдар үүсгэж байна гэсэн дүгнэлт байв. Тэгтэл тухайн үед Америкийн анагаахын холбооны хамгийн том санхүүжүүлэгч нь тамхины Philip Morris компани байв. Тиймээс Макс Герсон тамхи хавдартай холбоотой байж магадгүй гэж ярьж эхлэхэд тус холбооны дарга Fishbane тамхи аюулгүйгээр барахгүй эрүүл мэндэд тустай эмч нар та бүхэнд тамхи татахыг зөвлөж байна гэсэн сурталчилгааны компани ажил өрнүүлсэн юм. 1924 онд Harry Hawks хэмээх хүн уламжлалтын аргаар хорт тавдар эмчлэх арга боловсруулжээ. 1950-ад онд Даллас хотод байсан түүний эмнэлэг дэлхийн хамгийн том хувийн хавдрын судалгааны төв болон хувирсан бөгөөд Америкийн 17 мужид салбараа нээсэн байв. Түүний эмчилгээ чамгүй үр дүн өгч эхэлсэн нь Fishbane-ийн анхаарлыг татав. Ингээд Fishbane түүнтэй уулзсан лицензээ бидэнд худалдаж гэж шаардав. Тэгэхэд нь Hawks болох эмэгтэй төлбөрийн чадвар муутай хүмүүст үнгүй юм уу хямдруулсан эмчилгээ үзүүлээрэй гэж шаардсантай нь Fishbane санал нийлсэнгүй. Тэгээ зогсохгүй Fishbane бид наад аргыг чи 9 жил судална. Тэгээд үр дүн өгвөл чи эмчилгээний төлбөрийн хувьяас 10 дахь жилээс 10% ашигла авч болох юм гэж тулгасныг мэдээж Hawks-ийг зөвшөөрсөнгүй. Ингээд Fishbane Hawks-ыг мушгинд дарамтлж эхлэв. 26-аас 31 оны хооронд Hawks-ийг зөвшөөрлгүй эмчилгээ хийсэн эргээр 119 удаа баривчлагдсан юм. Hawks-ийн эмнэлэг судалгаануудыг хааж боож хурааж авав. Hawks-ийн үүнийг нь эсэргүүцэн Fishbane-ийг болон Америкийн анагаахын холбоог шүүхт өгөн шүүхтэр ялт байгуулсан юм. Hawks-ийн эмчилгээ ядчил арсны хавдруудын тухайд үр дүн өгч байгааг Fishbane хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон. Hawks-ийн бүр үйл итгэгчдийг хүртэл өөртөө урвуулж байв. Түүнийг 100 гаруй удаа баривчилж байсан Далласын прокурор Аль Темплтны ах хорт тавдар тусгад Hawks-ийн эмчилэн идэгэв. Үүний дараагаас Темплтон Hawks-ийг өмгөөлөгч болжээ. 1939 онд Esquire сэтгүүлийн сэтгүүр Джеймс Борке Hawks-ийг илчлэхээр ирэв. Цаанаас нь Америкийн анагаахын холбоо түүнийг унгаах гэж захиалга өгсөн байв. Борке сар гаруй Hawks-тэй цуг байсныхаа дараа Hawks-ийг шүүмжлэгч биш харин түүний сурталчлагч болон хувирав. Гэлээч мужийнхан сенатч Элвин Томас хүртэл Hawks-ийн эмчилгээ үр дүнтэй карн дэмжиж байсан ч Америкийн анагаахын холбооны хүчтэй лоббиг ялж чадсангүй. Ийхүү энэ чиглэлээр хийж байсан судалгаанууд нэг хэсэг дарагдсан ч сүүлийн үед дахин сэрэх хандлага гарч байна. Тухайлбал Антони Холланд хэмээх хүн дуу авьяагаар хавдар устгаж болж буй талаар TED Talk-төр ярьсан бичлэг YouTube дээр бий. Тэр эмч хүн биш хөгжмийн профессор хэдий ч дууны долгионоор хавдар устгах судалгаанд оролцсон нь үр дүн өгчээ. Сингапурын Наньяны их сургуулийн судлаачид яг одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд анхны үр дүн өөдрөг харагдаж байна. Эрдэмтэд дуу авьяагаар хавдрын эсүүдийг устгах боломж байгаа гэдэг баримтыг илүү ихээр олж эхэлжээ. 2017 онд Америкийн эмч Кристен Гиббонс ультрасоник долгионоор эдүүдийг эсийн түвшинд устгаж болж буй талаар мөн л TED Talk-төр ярьсан юм. Эдгээр эмчилгээ цаашдаа хэр сайн хөгжиж ямар үр дүнд хүрэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч ямар ч байсан хааж боож дараад байвал дэлгэрч чадахгүй тодорхой. Тус болохгүй бол битгий саад болох гэсэн наацхийн хүмүүлгийн дүрэн байдаг. Тийм болохоор өөрсдөө эмчилгээ олж чадаагүй байгаа бол өөр аргаар эмчилгээ судалж байгаа хүмүүст бүү саад бол хэмээн хүмүүс ярьж эхэлжээ. Ийхүү өнөөгийн барууны анагаах ухаан өөрсдийг нэтгэл үнэлтэд зөрчилдсөн өөр эмчилгээ онол гарч ирэхэд хүлээн авахд бэлэн байна уу гэсэн асуудлууд яригддаг болжээ. Ингээд түүхэнд үлдсэн өрмөц сонин эмчилгээ ачирхалтай болсон явдлуудын талаар товчхон өгүүлэхэд юм байна.